За цагаагаар хөтөрсөн өдөр эргээд автобусаа хүлээж яхаа мэдэхгүй тэнэгэлзээ зогслоо. Үүний дээр сүлжээ үйлчилгээний шинжилгээдэд 2 сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа. За энэ хүрээнд хотын хойд урд хэсгийг шууд холбон дамжин суултгүй явах 4 чиглэл гаргасан. Мөн хойд зүгийн зарим чиглэлийг хэвээрүүлдэж харин заримыг нь хассан. За энэ талаар газар дээрээс нь манай сурвалжлах баг мэдээ бэлтгэсэн юм а. За одоо өглөөний 8 цаг 5 минут болж байна. Манай сурвалжлах баг өнгөрсөн 7 хоногт хотын баруун захын иргэд автобусаар хэрхэн үйлчилж байгаа талаар мэдээллийг хүргэсэн бол за одоо өнөөдөр хотын хойд захын иргэдэд нийтийн тээврийн шинжилэл хэрхэн хүрч байгаа талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За бид яг одоо л Сэлхээс вокзал чиглэлийн автобуснаас та бүхэнд мэдээллийг хүргэнэ. Сэлх вокзал чиглэлийн автобус бол өмнө нь байсан хуучин чиглэлээ. Нийтийн тээврийн шинжилгээс өмнө Сэлх, Бэлэх, Дамбдаржин орчим амьдардаг иргэд энэ чиглэлээс гадна Мишель Экспо чиглэлийн автобусаар хотын төвд хүрдэг ажээ. Бэлхийн автобус бол хачаал ихтэй шүү дээ. Энэ өглөөрөө бол баг суух хэрэгтэй. Юмуд ирэхгүй. Өгнөөрөө яваад байдаг бол бас бидэрт хэрэгтэй шүү дээ. Байж байгааг ирэхээр битээ ирэн тэгээд зарим нь авахгүй яваад тийм л байдаг шүү дээ. Нэг чиглэл автобус ганцхан Бэлэх вокзал сууж байгаа юм чинь хүмүүс жишээгээр тэгэл сансраас дамжуулж цаашаа дүүнд замаас дамжуулж гэж байна. Хана за Бэлхээс Колумбиас бетон боомдоо. Өмнө нь ер нь энэ автобусны шинжилэл хийснээр өөрчлөлт гарснаа таны одоо зорчилтонд зарцуулах хугацаа ч юм уу? Ялгаа авахгүй угаасаа 2 дамжчихсан. Танахтай ойролцоо чиглэлийн өөр автобусндээс явдаг уу? Наадаа юунаас нь явж байгаа шүү дээ. Өөрөөр нөө долоон бодол гэдэг автобус явж байгаа шүү дээ. Долоон бодлаараа. Тоогийн нэмийг шаардлага ч юм уу танд өөр нь харагдаж байна уу? Зүгээр нэмэр зөв. За одоо өглөөний 8 цаг 45 минут болж байна. За манай сурвалжлах баг 32-ын тойрог дээр ирэхэд бол одоо энэ хотын хойд бүсээс баруун тийш явдаг автобусаас ирэхгүй. За доотлол нь 20 минут, за бүр цаашлаад одоо 40 минут хүлээсэн хүмүүс бидэнтэй таарсан юм а. Батсайхангаа 32-ын буудлын дээр 1-р хороолол явах автобусанд суухаар 8 цагаас хойш хүлээжээ. Хотын төв рүү явах автобус ирж байгаа ч суух хэсэгтээ эргэлдэж байлаа. Учир нь хотын төвд очсон ч хүрэх газар руу очих автобус ирэх үгүйд гайхширч байсан юм а. Харин сүлжээ рестораны тогооч цэрэнд болохоор арт кино театрт байрлах ажилдаа шууд очиж чадахгүй төрчээ. Түүний амьдардаг хайлаастад зайсан хороолол гэсэн 2 чиглэлийн автобус л ирдэг. Ингээд дарга буюу Төв номын санд байрлах салбартаа шилжжээ. Хайлаастаас эндэржөөж нисгэд суудаг тэрээр нисхийн автобус уг нь хангалттай ирдэг гэлээ. Гэвч яарч байсан учраас Чингэлтэй мобис чиглэлд суусан юм а. Цэцэг дүү явахад унаа заавал дамжиж байна. Би заримдаа алхахтгийн 17-оор. Тэгээ 17-оос би нисэх хүлээд үзсэн одоо өнөөдөр ингээд бас дамжаад яваа. Өмнө нь яаж явдаг гэсэн чиглэл өөрчлөгдөхөөс өмнө? Чиглэл өмнө ганцхан хайлттай багшийн дэд гэсэн юмдаа суугаад тойроо зэсгэд бид нар очиж болчихсон. Одоо тийм юм байхгүй цэцэг дүү дээр. Хайлтынханд бол. Хайлт бол ер нь ганц чиглэлтэй. Чиглэл муутай газар шүү дээ. Тэгээ би өөр ажлын соёлох санаатай одоо бүр хороол морол явдаг юм уу дараа нартайгаа яриад байж байна. Өглөөд бол ингэж ирээд хоцроод байна. За хайлтастад байдаг боловч 32-ын тойрогоос Чингэлтэй мобис чиглэлийн автобусанд суусан цэрэнд олгорогч одоо багшийн дэд дээр буугаад Төв номын сан руу алхах за эсвэл дамжиж суух гэдэг ийм 2 сонголттой байдаг. Өнөөдрийн хувьд бол цэрэнд олгорогч ажил руугаа яарч байгаа очоор одоо яарвчлаа алхах гэсэн юм а.